Реверсо бол Ягерлэг культурын нэрийн хуудас бөгөөд хэний ч таамаглаагүй шинэ хувилбараа танилцууллаа. Реверсогийн 90 жилийн ойг тохиолдуулан Ягерлэг культурээ The Turning Point хэмээх шинэ богино хэмжээний киноны нээлттэй хийсэн байна. Тус кинонд 2017 оноос Бренттэй хамтран ажиллаж буй Их Британий жүжигчин Николас Холт тогложээ. Францын найруулагч зураглаач Тео Готлибийн удирдлагад ор Швейцарт зураг авалт хийсэн энэхүү кинон амьдралын эргэлтийн цэгүүдийг харуулсан байна. Реверсон бидний амьдрал нэгэн ижил замаар үргэлжлэх эсвэл шинэ эргэлт хийх эсхийг тодорхойлох шийдвэрлэх мөчүүдийн зүйрлэл болон дүрслэгджээ. Энэхүү кинонд Николас киноны сонгон шалралтад орж байгаагаар эхлэн гардаг. Дүрэн тайзан дээр гарахаар бэлдэж байхдаа асар их төвлөрч буй агшныг дүрслэнэ. Харин энэ мөчөд тэрээр Дэжүүгийн хүндийн намуухан ойн зүрхэнд дотоод сэтгэл рүүгээ өнгийн бүхнийг эргэцүүлдэг аж. Богино хэмжээний кино хоёр хэсгийн хооронд ээлжлэн өрнөх ба жүжигчин Reverse Tribute Duo Face Tourbillon цагийг бугуунд зүүж цагны нөгөө талыг эргүүлэн харуулна. Харин энэ мөчөд тэр амьдралын шийдвэрлэх зэгт хүрснийг бид мэдэх болно. Реверсо цаг инхүү эргэх нь эдгээр чухал мөч бүрийг бэлэгддэг бөгөөд хүний нөөц боломжийг ч тодтогж өгдөг. Энэхүү кинонд Reverse Tribute Duo Face Tourbillon-ыг сонгосон нь компани төгс байдал, шинэлэг санааг эрэлхийлэх мөнхийн эрэл хайгуулыг яв цав тусгасан учраас тэр ажээ. Tourbillon механизмыг анх удаа Duo Face-ийн концепттэй холбосноор Reverso нь техникийн болон гоо зүүн хувьд ч гайхалтай боловсронгуй төвшөнд хүрч чадсан байна. Николас Холтын хэлснээр цагны хоёр тал нь түүний амьдралын хоёр тал буюу түүний жүжигчний дүр болон бодит амьдрал дээр байгаа хүнийг төгс тусгасан ажээ.